Пикчерсийн албан ёсны хэрэгтэйгээр боловсрол төвлөрийц, оюун толгой, Боломт банк, Skytel, High Speed үзүүлж байна. Сайн байцгаана уу ирхэн үзэгчдээ. Боловсрол төвлөрийц Sony Pictures албан ёсны хэрэгтэйгээр Монголын сайт нэвтрүүлгийг та бүхэнд хүргэж байна. Энэ нэвтрүүлэг бол олон хил дээр 100 гаруй улсад хамгийн олон жил хийж байгаа асуулт хариултын нэвтрүүлэг гэдгээр их алдартай. Тэгэхээр өнөөдрийн шинэ дугаарынхаа оролцогчийг та бүхэнд танилцуулъя. Энэ хүн бол геофизикч мэргэжилтэй Цэнд Авиш. Сайн байна. Сайн байна. За өөрийгөө танилцуулахгүй. За намайг Бацуурын Цэнд Авиш гэдэг. Одоо 30 настай. За хувийн хөгжлийн компанид мэргэжилтний ажил хийдэг. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. За би танд нэвтрүүлгийн дүрмээ танилцуулъя. Бидэнд 15 асуулт байгаа. 15 асуултанд та бүгдэнд нь зөв хариулбал 20 сая төгрөг очно. Тэгэхээр асуулт 100 мянган төгрөгөөс эхэлнэ. За ингэж явсаар хэрв 5 асуултанд та зөв хариулбал үр шатах мөнгө буюу 500 мянган төгрөг очих юм. Тэгэхээр 6, 7, 8, 9 асуултан дээр бүдэрсэн ч та 500 мянган төгрөгтэй нэвтрүүлгийг орхино. Хэрвээ 10 асуултанд зөв хариулбал 3 сая төгрөг та үр шатах мөнгөн дээр очиж байгаа юм л да. За энэ хугацаанд хэрв хэцүү асуулт гарч ирвэл саан зовх хэрэггүй танд 3 боломж байгаа. 3 боломжоо танилцуулъя. Эхний боломж нь 50-50%. Тэгэхээр асуулт бүр 4 хариулттай. Тэгэхээр 50-50% боломжийг авах юм бол 2 буруу хариултыг хасаад танд 1 зөв 1 буруу хариулт танд харуулах юм. Хоёр дахь боломж нь уцаар ярих боломж. Та хэнийг ойр дотны хүн рүүгээ залгаад мэдхгүй асуултаа асууж болно уцаар. Гурав дахь боломж нь Монголын сайтны нэвтрүүлгийн 2 дугаар үйлрэлээс орж иж байгаа шинэ дүрм нь. Энэ хөтлөгч буюу зандаа надаас асуух юм. Тэгэхээр хэрэг би мэдчихвэл танд үнэхээр туслана. Хэрэг мэдгүй бол та өөртөө л найдах юм. За дүрм ойлгомжтой. За нэвтрүүлгээ эхлэе. Нэгдүгээр асуулт. Шагаан дөрвөн бэрх аль нь вэ? Яма хон үхэр тэмээ. Яма хон морь тэмээ. Яма хон үхэр морь. Яма үхэр морь тэмээ. Шагаан мэдээж хэрэг дөрвөн талтай тий. За хон яма тэгээ адуу тэмээ гэж байгаа. Тэгээ үхэр байхгүй юм чинь мэдээж хэрэг хөргөө хөлбөр нь байх. Тэгэхээр миний эцээр бол би хөлбөр буюу яма хон морь тэмээ гэсэн хөлбөр. За хариултаарай. За зүг байна, баяр хүргэе. За ингээд та гараа сайн бол барьяасаа. Эхний асуултанд зөв хариулж 100 сая төгрөг очлоо. Хоёр дахь асуултаа харцгаая. Blackpink хамтлын гишүүн аль нь биш вэ? А нь Jennie, Б нь Lisa, В нь Jisoo, Г нь Sunny. За Blackpink чинь мэдээж хэрэг айгу том хамтлаг шүү дээ. Би мэдгүй. Би бас K-pop дэр нь мó. Гэтэ эндээс харахад тэр нь угаасаа нэр нь тодорхой юм санагдаж байна л да. Г хөлбөр Sunny гэж магадгүй. Тэгээ миний эцэг хариулт бол Г хөлбөр Sunny л гэж бодож байна да. За баяр. За ингээд хоёр асуултанд зөв хариулснаар 150 сая төгрөг очлоо. Над дээр ийм асуулт ирсэн бол би бүх хуулиар ашиглах байсан байна. За 3 дахь асуулт харцгаая. Аалз хэдэн хөлтэй вэ? А нь 4, Б нь 6, В нь 8, Г нь 10. Айгу хэрэгэлцдэг юм байна л да. Аалз 6, 8 байж магадгүй. 8 чир нь бол бараг л байж магадгүй л гэж боддог л да. Гэтэ аалз ч нөө дотроос нөлөө олон төрлөө байдаг шүү дээ. Бид 10 центр гэдэг тус яриад байдаг. Тэд нар бүгд адилхан тооны хэлтэй байна. За таны эцэг хариулт. За миний эцэг хариулт бол буй хөлбөр буюу 8. За зөв хариултаа харахаас өмнө би танд нэвтрүүлгийн хамтран ажиллаж танилцуулъя. Энэ бол оюутлог компани. Оюутлог компани өөрөө хөгжил дэвшилт хамтдаа гэдэг үгээрээ. Би тэгээ галбын говьор түрүүжил нэвтрүүлэг хийж явахдаа би нэг амтнд их дуртай болохоор үлэг гүрлийн мөрөөр гэдэг нэвтрүүлэг хийсэн. Тэгэхэд тэнд нэг 12-3 мянган үлэг гүрлийн мөрийг
оюутлогын бүтээн байгуулалтаас тэгж хайрлаж хамгаалаад ирээдүйд үнэхээр гоё музей болгохоор ажиллаж байгааг би харсан. Тэгээ оюутлогоо хамт олондоо их баярлалаа. За 3 асуултын зөв хариултыг харцгаая. За зүг байна баяр хүргэе. Шавж бол одоо 3 тасарсан биетэй толгой их бие хөвлий гэдэг ч юм уу. Тэгээд хос талавчтай 6 хөлтэй байдаг бол Аз хэрнэ 2 тасарсан биетэй толгой хөвлийгээд тэгээ 8 хөлтэй энэнгүүрээ шавжны аймагт ордог юм байна. За дөрөв дэх асуултаа харцгаая. 11-ийн квадрат хэд вэ? А-д нь 101, Б-д нь 111, В-д нь 121, Г-д нь 131. За энийг шууд бодчих юм байна те. Ер нь бол тэр нарийн эвтэх юм шиг байна. Квадрат бол угаасаа айгүй энгийн математикийн хамгийн энгийн хүч хөлтөл. Миний хэцүү хэлбэр бол В хэлбэр буюу 121. Та яаж бодвоосэ? Хэлбэр арга хуваалцахгүй. За зүгээр л энгийнээр л үржүүлээл бодчихлаа л да. За хашин гэвэл нөгөө хүмүүс ярьдаг штэ 360 460 гэдэг шиг. За зүгээр таарай. Good байна баяр хүргэе. Би бол ингэж бодсон байна. 110-ыг эхлээд 11-ийг 11-ээр үржүүлнэ шүү дээ. 11-ийг 10-аар үржүүлэхээр 110 гарчин. Тэгээд 11-ийг нэмчихээр 121 гэл. Яг миний дараад бол ингэж бодчихсан. Одоо 5 дахь асуулт. Хэрвээ та 5 дахь асуултанд зөв хариулт бол үр шатах 500 сая төгрөг дээр очих. За 5 дахь асуулт. Монгол Улсын консерватор хэний нэрэмжтэй вэ? Гончиг Сумлаа, Дамдын сүрэн, Мөрдөрч, Лувсан шар. Монгол Улсын. За арай энгийнээр бодъё зүгээр. Бид нар хилээс сурцсан байж магадгүй гэж бод. Хэлж үзмээр санагдаад. За Гончиг Сумлагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллеж. За Дамдын сүрэнгийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллеж, Мөрдөрчийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллеж, Лувсан шаргийн нэрэмжит байгуулагдсан он цаг, амьдарсан он цагтаанаас хамааралтай байж магадгүй байна. Дөрүүлээ бараг нэг үе. Бетховен, Моцарт, Шуберт нарлыг ирнэ. Гол нь хинийх нь нэрэмжтэй л гэдэг асуулт. Тэгэхээр танд 3 боломж байгааг санаарай. Айгу хэцүү асуулт байна. Яг үнийг л би нөгөө урлаг гэдэг ч юм уу инфо зүйл айгу мэдлэг айгу бага байхгүй. Энд дээр би зүгээр хувилбараа ашигламар санагдлаа л да. Боломжоо. Тийм. Тэгэхээр хөтлөгчтэй ярилцах гэдэг боломжийг ашиглав тийм үү? За. За оролцогч зэндээ биш 3 боломжийнхан хөтлөгчөөс асуух гэдэг боломжийг ашиглаж байна. За шууд хэлчихье би нэг баг юм эцэд. Гончиг Сумлаа нэрэмжит. Хөгжим бүжгийн Монгол Улсын консерватор гэж одоо явж. Гончиг Сумлаа. Та авуулаа авахгүй лав. Надад ч гэсэн айгүй техник сонсогдоод байсан л да. Тэгээ айгүй тэр хэсгээр уул нь бол би Монгол Улсын сургуулийн явж байсан байхгүй. Тэр хэсэг айгүй их явдаг байсан. Гэхдээ ягаад ч юм хөгжим бүжгийг тэгж анзаарч гэдэг юм уу харж байгаагүй юм байна. Тэгээ мэдээж хэрэг над хувилбар байхгүй учраас таны хэлсэн санал болгосон хувилбарыг л сонгоё. Нийцэн хувилбар бол А хувилбар буюу Гончиг Сумлаа. Энд дээр ирс хэрэггүй. Би бүр багасаа мэддэг. За ингээд таг 3 боломжийг хөтлөгчөөс асуух гэдгийг зөв асуултан дээр асуулаа. Тэгвэл мэдэхгүй юм байсан бол одоо чинь Blackpink шиг юм орж ир би тэгээд танд бол тусалж чадахгүйсэн. За таны мэргэжил геофизикч. Геофизикчээр яг ямар мэргэжлийг хэлдэг юм бэ? Яг юу судалтай? За яг нөгөө мэргэжлийн хэллэг гэдэг ч юм уу ийм нэг томьёолоор хэлчихэж жоохон эвгүй сонсдод байж магадгүй. Энэ нөгөө айгүй энгийн мэргэжил байхгүй. Дэлхийн судлал гэдэг мэргэжил ерөнхийдөө дэлхийг судалдаг гэсэн үг. За одоо манай дэлхийн цөм яаж иргэдэг гэдгээс ахуулаа те. Ер нь усны хайгуул гэдэг ч юм уу. Ер нь геофизик уул уурхай талтай айгүй ойрхон. За илүү дээгүүр сэтгэх юм бол одоо сансар судлал гэдэг ч юм уу те. Физикийн хүрээлэлтэй илүү ойрхон ийм мэргэжил байдаг. Таних чинь гэхдээ хэрэглээний геофизикчээр яах вэ? Хэрэглээний геофизик нь илүү цөм тал руугаа гэсэн үг. Одоо нэгсэндээ дэлхийн тал руугаа. Ер нь бол түгээмэл одоо ашиглагддаг салбарууд нь мэдээж хэрэг уул уурхай хайгуулын салбаруудад
хамгийн их байдаг. За мэдээж хэрэг тэгээд программын онлайн боловсруулалт ингээд дотроос нэлээд хэдэн төрөлтэй явдаг. Хэсэг хугацаанд дараа нэвтрүүлгийг хүлээж авч үзээрэй. Монголын саяхан нэвтрүүлгийн гэнэтгэгч, сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк. Монголын саяхан нэвтрүүлгийн гэнэтгэгч Skytel Редвиг өнгөлөн. Босролцлиц Монголын саяхан нэвтрүүлэг үргэлжлэж байна. Өнөөдрийн зочин бол Цэн Дэвш. Цэн Дэвш 6 дугаар асуултанд тулж ирээд байна. За 6 дугаар асуултаа хараас нь би танд нэвтрүүлгийн ивент шиг танилцуулъя. Энэ бол Skytel компани. Skytel компани дараа төлбөр дүүрсгээ одоо Монголдо гэдэг үйлчлэг байдаг. Тэр Монголдо үйлчлэгэнд шинжилэлт хийснээр илүү их дататай, илүү хурцтай болсон. Тэгэхээр та ч гэсэн бас Монголдо үйлчлэгээний шинэ хэрэглэж болоорой. За 6 дугаар асуултаа харцгаая. 6 дугаар асуулт. Инсулин даавар ялгаруулдаг эрхтэн аль нь вэ? А нь тархи, Б нь тунгалгийн булчирхай, В нь элэг, Г нь нойр булчирхай. Нэг айгууг сонсч ирсэн юм байна л да. Одоо сонсон бас уншсан гэх юм уу? Нөгөө нэг нийтээрээ ч гэдэг юм Америк нэгдсэн улс нөгөө айгууг хилүүдэлж интэй. Тэгмэд тэрнээс хамааруулаад чихрийн шижин гэдэг өвч айгуух байт юм байлээ л да. Тэгээд төрөлхийн олдмол гэл айвал олон төрөл үүд юм байлаа. Тэгээд тэн дундаас одоо энэ инсулин гэдэг дааврыг төрөлхөөсөө ялгаруулж чаддгүй гэдгээс хамаарат тэр өвчнийхэн төрөл нь тодорхойлогддог гэж сонсч ирсэн. Тэгээд миний бодлоор яг өвчлөлийн хувьд бол өвчлөлт эхэлсэн болоод энэ дэжиг тунгалгийн булчирхай чинь гэдэг юм уу элэг мэлэгт нөлөөлдөг байх. Гэхдээ инсулин дааврыг бол нойр булчирхай ялгаруулдаг гэж бол бодоод л байна. Дэлгүүч гэдэг юм уу тийм юм байвал те бас эргэлзэж магадгүй. Таны цэрэлт Миний эцсийн хариулт бол Г хувилбар буюу нойр булчирхай. За баярлалаа. 6 асуултанд зөвөрснээр 600 сая төгрөг нийцсэн боллоо. 7 дахь асуулт 800 сая төгрөгийн асуулт байгаа. Батхааны эцгийг хэн гэдэг вэ? А нь цагаатай, Б нь өгөөдөө, В нь зүч, Г нь толой. Монголын түүхэнд тэр Монголын түүхт ер нь л их дуртай. Гэхдээ нөгөө нэг он цагта түүх гэдэг чинь айгуу чухал. Он цагийг тогтоох нь айгуу чухал байт юм байлаа. Манай одоо хүмүүс мэдчихэл авах Монгол Улсын их сургуулийн үлзий хоёр гэдэг түүхийн багш байдаг. Тэгээд тэр хүн надад хэлчихсэн аах. Он цагийг тогтоохгүйгээр түүхт бол хаашаа залхаж чадахгүй гэдэг. Тэгээд миний сул тал нь би он цаг тогтоохтай айгуу мó. А нөгөө дэлхийн он цаг буюу нөгөө тэрбумаар дандаа зээлсээр гад. Тий. Тэгээд тэр айгуу хэцүү. Тэгээд энэ дээр ч гэсэн айгуу хэрэгэлж байна. Дэлхийн эдэн настай. Дэлхий одоо уул нь бол 4.7 гэж ярьж ирсэн. Гэхдээ сүүлд бас баталгаатай хэсэг нь мэдэхгүй байгаа ч гэсэн Австралиас олдсон бас нэг шинэ чулуулаг болдоо тэрний одоо нүүрс төрөгчийн гаралтайгаар нас тогтоож байгаа. Тэр судалгаагаар бас тэрнээс хамаагүй урт настай гэсэн судалгаа гарсан л байна лээ. За тэгвэл одоо тийм том мэддэг чинь 800 жилийн өмнө гэх бол гайгүй биш. Аль улсын хаан бэ гэдгээс бодож үзэх юм бол ойрхон байж магадгүй юм байна. Чингис хаан чинь өнгөрөхдөө усуудаа хүүхдүүдтэй хоож өгсөн шүү дээ. Тэгэхээр Батхан аль улсын хаан бэ гэдгийг олчих юм бол илүү ойрхон байж магадгүй юм байна. Танд 2 боломж байгаа. Уцаар ярих 50-50%. Зүч толой. Таныг боломжтой ашиглаасаа гэж би бол бодож байна. Батхааны эцгийг гэдэг бай. За энэ дээр тэгвэл би уцаар ярих боломжийг ашигламар санагдаж байна. За, оролцогч Цэн Дэвш үлцэн 2 боломжийн нэг буюу уцаар ярих боломжийг ашиглаж байна. Утсын санд хэн байв?
манай эхнэр байгаа. Хин гэдэг лээ. Нандин цэцэг. За. Таны гэргий тань түүх дуртай Багийн гейм багш байхгүй. Тэгэхээр нөгөө ажил мэргэжилтэйгээ холбоотойгоор ялангуяа Монголын том хаадуудын тухай мэдж байгаа гэж бодож байна. бодож байна. Тий. Байна. Байна. Нандин цэцэг. Тийм байна. Монголын сайтын нэвтрүүлгийн хөтлөх занд байна. За, таны нөхөр Цэндэ биш. 800 мянган төгрөгийн асуултанд тулж ирээд байгаа. Тэгээд танаас тусламж авахар болсон юм аа. За, та нөхөртөө туслахад бэлэн байна уу? За, та хоёрт 30 секунд байгаа. 30 секундд ажил амжуулна. За, Батхааны эцгийг хэн гэдэг вэ гэдэг асуулт байна. А хувилбар цагаатай, Б хувилбар өгөөтэй, В хувилбар зүч, Г хувилбар нь тулгой. Батхааны эцгийг хэн гэдэг вэ? Хариултууд нь Цагаатай, өгөөтэй, зүч, толгой. зүч. Зүч үү те? Батхан гэж шүү дээ. Тий, Батхан. Тий. За, За, хариулт авчаад бата. чадлаа. Тэгэхээр миний эцэг хариулт бол В хувилбар зүч. Би эхнэрийнхээ өгөнд итгэж байна. Тий. Хамгийн итгэх ёстой шүү дээ. За, зөв хариулт харахаас өмнө би танд бас хамтран ажиллаж танилцуулъя. Энэ бол Sky Media компани. Sky Media-гийн тийм high speed гэдэг үйлчилгээ байна. Өндөр хурдны. Тэр одоо үйлчилгээний та хэрэглэгч болох юм бол Dota, Counter Strike гэгстэй галзуу сайхан тоглоно. Тоглодог. Би өөрөө тоглодог. Бараг Dota болохоор тэг Монгол чинь би одоо улаан фэн байхгүй. Тэгээ high speed бол өстой янзын хурд шүү. Тэгээ Sky Media-ийн хэрэгч болоор юм аахаа. За зөв хариулт харцгаая. Бэн баяргүй. Ямар гоё те. Ингээд эхнэрийн тусыг аваад одоо бүр 7 дахь асуултанд зөв хариулчлаа. Дараагийн асуулт бол одоо яг Монголын сайтынгийн сайтан асуулт байгаа. 1 сая төгрөгийн асуулт гэсэн үг. Одоо ингээд цаашаа ингээд сая нэмдээд явчихсан баг. Таны хамгийн сонирхдаг зүйл чи юу вэ? Би айгүй олон юм дуртай. Тэгээд мэдээж хамгийн дуртай гэвэл жоо экстрим аялал эсвэл одоо юу гэдэг нь анх удаа авч байгаа юмнууд мэдрэмж үздэг айгүй дуртай. Хөлнөөс нөгөө уяж жаад үсэрдэг юу лээ? Тэрийг хийчихсэн. Ер нь бол үгүй. Гэхдээ хийж үзхийг сонирхож байгаа. Шүхрээр нисчихсэн. Шүхрээр бол мэдээж хэрэг. Шүхрээр нисэж байхдаа та ингээд бүр нөгөө удирдлахгүй болоод ингэж агаар дээр ингэжсэн. Би нэг удаа тэгжсэн. Тэр 30 секунд надад 3 цаг шиг өнгөрсөн. Маш аимшигтай бил. За сая төгрөгийн асуулт харцгаая. Эрдэнэ цагаан сум аль аймагт байдаг вэ? А-д нь Сүхбаатар, Б-д нь Дорнод, В-д нь Хинтээ, Г-д нь Дундгой. Таны нутаг хаана вэ? Би Ус аймгт төрсөн. Ер нь 21 аймгаар аялсан. 21-ээр бол арайч ороогүй. Ер нь бол нэлээд явсан шүү. Тэгэд ингээд харахаар нөгөө нэг баацагаан бууцагаан гэж яриад идэх шүү дээ. Яриад идэх болохоос яг аль чиглэлээ гэдгийг нэрсээ сонсож байгаа юм байна. Гэхдээ Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сум, Дундгой аймгийн Эрдэнэ цагаан сум гэдэгүүд нэрнүүд амар их ойрхон сонсогдоод байгаа юм. Тэг эргэлжил танд 50% боломж ус байгаа. Та хэрэг зөв хариулбал сая төгрөг хожино, буруу хариулбал 500 мянган төгрөг төр унна. Эсвэл бүр хариулахгүйгээр 800 мянган төгрөг аваад гарч болно бас. Ийм боломж байгаа. За энэ асуултан дээр нугасаа боломжоор ашиглая да. Бас л яг үнэхээр мэдэхгүй төрлийн газар зүй бас нэг тийм тааламжтай сэдв биш л санагдаж байна. За Цэндэ хамгийн сүүлийн боломж ажиллахаар шийдлээ. Тэр бол 50% боломж. А-д нь Сүхбаатар, В-д нь Хинтээ гэсэн хоёр хариулт зүйлээ. Эргэлзээс хоёр хариулт зүйл амархан байх гэсэн чинь бүр шал өөр үлдчихлээ. Хинтээ аймаг,
Сүхбаатарын Эрдэнэ цагаан, Хинтийн Эрдэнэ цагаан. Сүхбаатар. Тэгэхээр таны эцэг хариулт бол А хөлбөр буюу Сүхбаатар. Хинтээ аймгийн Эрдэнэ цагаан сумд би нэг удаа багтаа очиад нэг сайхан хотлоо яриад байгаа. За баярлалаа. За ингээд ямар ч сан бүх боломж дууссан. Гэхдээ та ямар ч сан сая төгрөгтэй байна. 9-р асуулт бол сая 500 сая төгрөгийн асуулт. За 9-р асуулт харахаас би танд нэг карта, би энэ картыг гайхуулж ярих дуртай. Энэ болохоор Голомт банкны Universe гэдэг нэртэй. Их гоё нэртэй карт. Тэгэхээр Universe гэдэг бол бүх юм шүү дээ, бүх зүйлтэй. Дэлхийн ертөнц тэр чигээрээ багтана. Тэгэхээр одоо та Сүхбаатарын аймгийн Эрдэнэ цагаан суманд очисон ч, Хинтээ аймагт очисон ч, эсвэл та Франц, Герман, Хятад, Вьетнам хаан ч очисон энэ карт бүгдэнд нь ажиллана. Тэгээ бэлэн мөнгө авч явах төвхтэй шүү дээ. Тэгээ картаар явах чинь их амар байдаг. Та тэгэхээр Голомт банкны Universe банкыг хэрэглээрэй гэж, картыг хэрэглээрэй гэж бас хүсэж байна. За 9 дахь асуулт. Сая 500 сая төгрөгийн асуулт. Адольф Хитлер хаана төрсөн бэ? А нь Польш, Б нь Герман, В нь Австри, Г нь Чехословак. Гитлерийн тухай зөндөөллөөрэй гэдэг те. Гэхдээ ямар ч сан цэвэр Герман хүн бол биш байх. Яаж ч утсан цэвэр Герман хүн биш. Түүх энэ төр дээр нэлээд ярьдаг ч тийм нэлээд онхоолагч нөхөр байж байгаад нэгдүгээр танд явж ирснийхээ дараа нэг тиймэрхүү зүйлүүдээр айгүйх ажилласан гэдэг. Дэлхийн нэгдүгээр танд чинь аль талд нь байлцсан бэ гэдэг нь бас айгүй чухал юм байна тий. Тэ зэрэг Герман талд байлцсан юм болоо. Австри-Унгарын хаан тус гэж байсан. Тэгэхээр Австри тухайн үед яг Австри гэдэг утгаараа байсан болоо. Чехословак гэдэг нь бол ялцлаггүй тухайн үед байсан бас баха. Энэ нөгөө нэг социалист найрамдлын орнуудын нэг юм шиг байна. Одоо бол Чехословакээс алдсан баг. Варшавын гэрээгээр гэж ойлгож байна. Тэгэхээр Польш хаангийн еврей гэдэг нь бас чи Польшийн еврей гэж байдаг хэсгийг сайн мэдэхгүй л Австрийн еврей гэж бол сонсч лээсэн юм байна. Еврейчүүд хаасаагүй гоо. Тийм батлагийгээр их тарсан мундаг хүмүүс гэдэг л гэж ярьдаг л та. Польш, Австри. Та зөв хариулт бол сая 500. Буруу хариулт бол 500 мянган төгрөг очино. А хэрв хариулахгүйгээр сая төгрөг аваад болж болно бас. Уулна сонсч лээсэн юм байна л да. Гитлер тэндээс нүж ирсэн гэл. Тохойд айгүйх яригдیں۔ Гэхдээ толгомдгаар өстө үнэхээр халилддаг юм шүү. Яг надад Австри юм шиг санагдаад байна л да. Айгүй олон оронтой хил залгаа, ойрхон. Тэгээ 2 дугаар дайныг эхлэхдээ Польшд зэрэгээ оруулаад 2 дугаар дайныг ихсэн. Тэгэхээр арайч бас төрсэн газар руу оруулаад эхэлчихгүй байх. За би энд ямар ч сан хариулмаар санагдаад байна л да. За тэгэхээр таны эцэг хариулт. За ямар ч миний бодлоор бол миний хувьд эцсийн хариулт маань Вэ хөлбөр буюу Австри. Энэ зүгээр нэг энгийн асуулт байсан бол яах вэ? Угаасаа л Герман төрсэн нөхрийг төөрөгдүүлсэн асуулт. Буруу мэдээлэл сонссон байж байгаа. Би яг зүгээр Герман биш, еврей гаралтай л хүн л гэж ойлгоод л. За ч юм бол еврей гаралтай биш ээ. Үгүй тийм. Яг Герман, Австрич аль аль нь одоо ч гэсэн ер нь нэг үндэстэн л дээ. Бүгдээр л Германаар ирдэг. Гэтэ Австри төрсөн үү үгүй гэдэг харъя.
За баяр. Баярлалаа. За ингээд та бүр 9 асуултанд зөвөрснээр сая 500 сая төгрөг хойчлоо. 10 дахь асуулт бол 3 сая төгрөгийн асуулт. Хэрэв та 10 дахь асуултад зөв хариулбал нөө үр шатах 3 сая төгрөг дээр очих юм. За 10 дахь асуулт 3 сая төгрөгийн асуултаа харцгаая. 10 дугаар асуулт. Оскарын шагнал гардуулах үйл ажиллагааг анх 1953 онд телевизээр шууд дамжуулж хар цагаанаар гаргаж байжээ. Тэгвэл хэдэн онд анх өнгөтөөр дамжуулж эхэлсэн бэ? А-д нь 1955 он, Б-д нь 1959 он, В-д нь 1966 он, Г-д нь 1970 он. Айгуу хэцүү асуулт байна. Оскар шагнал бол мэдээж хэрэг хамгийн том шагнал л да. Америкт нэг өнгөтөр дамжуулсан байна тий. Тэр нь хэд он бэ гэдэг асуулт юм байна шүү дээ. Өнгөт зурагт хизээ гарсан бол гэдэг ирсэн юм тий. Өнгөт зурагт бол 53 оноос өмнө гарсан л гэж би уулын бодоод идэв тэгвэл гүйл юм шиг байна л да. Та зөв хариулбал 3 сая, буруу хариулбал 500 мянга. Хэрэг хариулахгүй гэд нэвтрүүлгийг дуусгахыг бол та сая 500 мянга төгрөг аваад бууж болно. Онууд нь их ойролцоо юм байна. Бас буруус нэг бол нөгөө Райан Гослинг тоглолтог санагдаад байна. First Man гэдэг кино. Тэр бас нэг энэ хавцаа үйл явдал гараад идэг. Тэн дээр тэгтээ хар зурт гарт юм санагдаад байна. Нэг зурт үзээ суудсан чинь ажиллаж саран дээр бууж байгаа үйл явдал First Man бол тий. Тэгээд хэд он блэ? За оноо нь ямар ч гэсэн 70 он хавцаа л байх гэж бодож 66 70 он эсвэл тэрнээс нэлээд хойш болох. 60 он ч л дууссан санагдаад байна. Саран дээр. Тийм. Тэгэхээр 55 59 онууд дээр бүр үнэхээр хараа байсан юм бах та. Райан Гослинг босоод уцаа авдаг сценийг санаад эргээ хараад зурагт руу хараад уцаар байдаг. Тэн дээр зурагт нь хар байдаг санагдаад л байна. За таны асуултанд хариулах уу? За ер нь ингээд өө энэ асуултанд хариулахгүйгээр гаръя гэж бодож байна. Хариулахгүйгээр мөнгө аваад гар сонголт хийж байна. За ингээд оролцогч Цэнд Байш маань энэ 10 дахь асуулт хариулахгүйгээр сая 500 сая төгрөг авч гарахаар боллоо. За ямар ч тач танд баяр хүргэе. Үнэхээр сайн явлаа. Хэрвээ та хариулсан бол аль сонголтыг хийх байсан бэ? Тэрийг харцгаая. Би В-г л сонгох байсан л да. 1966 он юм шиг л төсөөлөгдөж байна зүгээр. За харъя. Хэрв та 1966 гэж хариулсан бол яах вэснийг харцгаая. 66 он байжээ. Хэрв та өөртөө итгэлтэй байсан бол 3 сая төгрөг дээр очих байсан байна. Гэтэ харамсалтай зүйлгүй та нэвтрүүлэгт орсон сэтгэлөө гацааж. Ер нь л айгүй сонирхолтой байлаа. Тэгээд маш олон таны мэдэх асуултууд ирэх байх гэж одоо таны мэдэх асуултууд нэлээд бэлдсэн л дээ. Тэгсэн ер нь л дотоодын түүхийн ч гэдэм асуултууд сонирхтой ч гэсэн он цагтай холбоотой асуултууд хаадууд багаад үгүй гэдэг ч юм уу юм хүзүүлүүд дээр ялчгүй мэдлэг дутуу бага уншдаг болохоор тэгдэг баг гэж бодож байна. Тэгтээ 3 боломжийг гурвангийн нэг гайхалтай ашигласан. Ялангуяа эхнэрийн тус цаг явахад надад их гоё санагдсан. За ямар ч тач сая 500 сая төгрөгтэй боллоо. Баяр хүргэе танд. Баярлалаа. Монголын саяхан нэвтрүүлгийн ивент тэтгэгч хөгжил дэвшлийг хамтдаа бүтээй. Оюу толгой. Монголын саяхан нэвтрүүлгийн ивент тэтгэгч High Speed. Хязгааргүй интернет, хязгааргүй хэрэглээ. Монголын саяхан нэвтрүүлгийг үргэлжлэж байна. Дараагийн зочлоо өгтаацгаая. Энэ хүн бол IT инженер Тэлмэн. Сайн байна. За сайн байна. Сайн байна. За та өөрийгөө танилцуулахгүй. За намайг Жаргалын Тэлмэн гэдэг IT инженер мэрэгчлээ. Гэхдээ одоо хуваараа юм хийж байгаа зүйл байна. За
За би танд нэвтрүүлгийн дүрмээ танилцуулъя. Бидэнд 15 асуулт байгаа. Хэрв та 15 асуултанд бүгдэнд нь зөвөрөлбөл 20 сая төгрөг очно. Эхний асуулт 100 сая төгрөгөөс эхлээд явчихна. Хялбар асуултаас жоохон хүндрэл явчих юм. За ингэж та асуултанд зөв хариулж явсаар хэрв 5 асуултанд зөв хариулбал үл шатах мөнгөн дээр очих юм. Тэр нь 500 сая төгрөг дээр. Тэгэхээр 6 7 8 9-р асуултанд та буруу хариулсан ч 500 сая төгрөгтэй нэвтрүүлгийг очих юм. Хэрвээ та 10 асуултанд зөв хариулбал үл шатах мөнгө нь 3 сая төгрөг байна. Тэгэхээр та 11, 12, 13, 14, 15 дугаар асуултанд буруу хариулсан ч 3 сая төгрөгтэй нэвтрүүлгийг дуусгана гэсэн. Хэрв хэцүү асуулт ирэх юм бол санаа зовх зүйлгүй танд 3 боломж байгаа. Тэр 3 боломжоо танилцуулъя. Эхний боломж нь 50-50%. Тэгэхээр нэг асуултанд 4 хариулт байгаа, 3 нь буруу хариулт байгаа. Тэгэхээр 50-50%-ийг сонгох юм бол тэр 3 буруу хариултаас 2 нь бүр байхгүй болчих. 2 дахь боломж нь та уцаар ярих боломж. Ойр дотны хин нэг нүргээ залгаад та мэдгүй асуултаа одоо тэр хүнээс сууж хариултаа авах боломжтой. Гэхдээ энд танд 30 секунд л уцаар ярих. Тэрийг маш анхааралтай тооцож яраарай. 3 дахь боломж нь Монголын сайтны нэвтрүүлгийн 2 дугаар үйлрэлээс шинээр орж иж байгаа дүрм. Тэр нь хөтлөгчөөс асуух буюу надаас асуух юм. Хэрэг би мэдчихвэл танд үнэхээр сайхан тусч өгнө. Тэр мэдгүй бол та өөртөө л найдана. За дүрм ойлгомжтой. Ойлгомжтой. За амжилт хүсье. Нэвтрүүлэг эхлүүлье. Нэгдүгээр асуулт. Хөгшин хүн юугаараа айлгадаг гэдэг вэ? Хийм шүү дээрээ. Тайгаараа, үхэхээрээ, насаараа. Юу хөгшин хүн мэдээж үхэхээрээ л айлгадаг л да. Тэгтээ бас эргэлзээтэй яриад байна тий. Тэгтээ миний эцсийн хариулт бол Б хөлбөр буюу үхэхээрээ айлгадаг. Үхэхээрээ айлгадаг. Манай эмээ бол тайгаараа айлгадаг гэсэн намайг. Манай эмээ бас тайгаараа айлгадаг гэсэн. За зөвхөн баяр хүргэе. За хоёрдугаар асуулт 150 сая төгрөгийн асуулт байгаа. Үүнээс өмнө би танд нэвтрүүлгийн ивент зэчээ танилцуулъя. Энэ бол Skytel компани. Skytel компани дараа төлбөрт Монголдо гэдэг үйлчлэг байдаг. Тэгээ Монголдо тэр үйлчлэгэндээ шинжилт хийсэн. Тэгээ шинжилт хийснээр илүү их датад болчих. Тэгэхээр одоо дата гэдэг бол бид тэр интернет гэдэг ертөнц рүү ороход маш их хэрэг болдог да. Тэгэхээр илүү их дататай байх тусмаа бид маш их мэдээллийг тэнцээс авах боломжтой. Тэгэхээр Skytel-ийн хэрэгж болоорой гэж уриалж байна. За хоёрдугаар асуулт. Хөгжмийн K-pop урсгал аль улсаас гаралтай вэ? А нь Япон, Б нь Тайван, В нь Таиланд, Г нь Солонгос. Энэ бас гайгүй асуулт байна тий. Би охинтой л доо 8 настай. K-pop-ийн болооны фэн. Улаан фанат. Тэгээ мэдээж K-pop маань Солонгосоос бол гаралтай. Тэгээ энд бол ихтэй. Тэгээ миний эцсийн хариулт бол Г хөлбөр буюу Солонгос гэж бодож байна. Охинтой нь ямар хамтлаг шүтэж байна? За, яг хамтлагын нэрийг би сайн мэдэхгүй. Янз бүрийн тийм. Дуучид муучдтай амар их сонирхдаг. За зөв ярьцгаая. Баяр хүргэе. Хоёр дахь асуулт зөв ярьснаар 150 сая төгрөг очлаа. Гурав дахь асуулт 200 сая төгрөгийн асуулт. Монголын нуус төвчөнд туулын шугууг ямар өнгөөр дүрсэлдэг вэ? А нь ногоон, Б нь бор, В нь хүрэн, Г нь хар. Би бол туулгалын хөвгөлтэй. Уулна. Монголын нууц тавчааг яг бүтэн уншиж байгааг. Танд 3 боломж байгаа. Тийм, 3 боломж байгаа тийм. Би энэ дээр боломж ашиглая доо. Боломж ашиглах. Тийм. Үнэхээр яг мэдэхгүй байна. Тийм болохоор. За, 3 боломж байгаа. Алийг сонгох та. За би хөдөлгчөөс асуух боломж ашиглая. Надаас асуух. За оролцогч Тэлмэн маань 3 боломжийн хөтлөгчөөс асуухыг сонгож байна. За би танд туслая. Би Монголын нуус төвчөнд үнэхээр хайртай. Би 100 мянган удаа уншсан. Туулын хар шугуу гэж үнэхээр дүрсэлдэг. Тойрлхан одоо манай Улаанбаатар байгаа харьцаа амьдарч исэн. Тэгээд туулын хар шууд тэмүүж ирж тэр нөгөө булгандахаа авдаг бэлгэлдэг баг шүү.
Би яг туулын шувууг эзэндөө сонсч байсан л доо. Гэхдээ яг энэ асуултан дээр бол үнэхээр хэлцээд байлаа. За тэгэхээр таны хариулт Миний эцсийн хариулт таны эснийг гээ буюу хар шувуу. За баярлалаа. Бас баярлалаа. Яг үл мэдгүй асуултанд K-pop-оос чинь надаас тусмал би тэгээд танд тусч чадахгүйсэн. Их зөв асуултан дээр надаас тусламж авлаа. За 3 асуултын зүгээр байснаар 200 сая төгрөг очлоо. 4 дахь асуулт 250 сая төгрөгийн асуулт байгаа. Асуулт харахаас өмнө би танд бас ивент шиг танилцуулъя. Энэ бол оюу толгой. Оюу толгой бол хөгжил дэвшилт хамтдаа гэдэг ийм гоё юурайтай. Та өмнө гоё орж ирсэн үү? Өмнө гоё орж Хамбогд явсан. Хамбогд руу явж байгаа. За та Хамбогдод очиод оюутлахын тэр бүтээн байгуулалтыг ил болон далд уурхай тэр бүтээн байгуулалтыг бас үзээсэй гэж хүсэж байна. Үнэхээр үзсний дараа бид ямар том зүйл бүтээн байгуулж байгааг их орныхон төлөө түүнийг бас мэдэх боломжтой болох юм. Би очижсэн болохоор мэдээд байна. Та би гүний уурхай нэвтрүүлэг хийжсэн. За оюутлахын хамт олондоо баярлалаа. 4-р асуулт 250 сая төгрөгийн асуулт. Ямар амьтан 3 зүрхтэй вэ? А-д нь эмгэн хумс, Б-д нь далайн од, В-д нь наймалж, Г-д нь аалз. Бас яг жоохон хол асуулт байна тийм. Энд дээр дахиад боломжоо ашиглана. Тэгээд уцаар ярих боломж ашиглана. Уцаар ярих боломж. Утасны цаанд хэн байв? Утасны цаана манай дүүга Хэн гэдэг вэ? Ганаа гэд ганц үлд гэд. Ганц үлд. Дүүч мэдчихэ болоо. Мэдгүй бас эргэцэт байна. За Тэлмэн уцаар ярих боломж ашиглаж байна. Ганц үлдтэй холбоо ярьцгаая. Байн ганц үлдтэй ярэ. Би юм бэ. Монголын сайт нэвтрүүлгийн хөтлөх занд байна. Тэлмэн 4 дахь асуулт буюу 250 сая төгрөгийн асуултан дээр танаас тусламж авах гэж байна. Та Тэлмэн туслахад бэлэн байна уу? За бэлэн. За та хоёрт 30 секунд байгаа. Завжсан. Цаг явлаа. Ямар амьтан 3 зүрхтэй вэ гинэ? Эмгэн хумс, далайн од, наймаалж, аалз. Ямар 8 гэж бодож байна. 8 алж юу? За окей. Баярлаа. Цагаа зогсоох уу? Зогсооч. За. За хариулт авчаад ба. Хариултаа авч чадлаа. Манай хүн бол 8 алж гэж байна. Тэгэхээр таны эцэг хариулт. Тийм, миний эцэг хариулт бол үе буюу 8 алж гэдэг. Би яагаад төлөө өөрөө мэдхгүй болохоор. За баярлалаа. Тагта 2 боломжийг зөв яг газар навлаа шүү. Тийм, яг мэдхгүй дээ. За одоо 5 дахь асуулт. 500 сая төгрөгийн асуултаа хэрэг та 5 дугаар асуултанд зөв хариулбал нөө үе шатах 500 сая төгрөг ачгаа. 5 дахь асуултаа харцгаая. Сохор харын өртөөнд очих гэж ямар утгатай хэлц үг вэ? А-д нь унтах, Б-д нь үхэх, В-д нь тэнэх, Г-д нь унах. Яг бодох юм бол сохор харын өртөөнд очих гэхээр өртөөчин бол нэг юм дамжин өнгөрдөг газар шүү дээ, тий? Дахиад цаана өртөө байдаг, тий? Тийм болохоор өөхөх бол биш байх гэж бодож байна. Унтах байж магадгүй, тэнэх байж магадгүй, тий? Унах гэдэг бол бараа биш байх гэж бодож байна. Тэгэхээр миний бодлоор бол А юм уу, В хувилбарын нэг нь гэж бодож байна л да. Би ч бас энэ хоёрын нэг гэж бодож байна. Таны логик надад зөв санагдлаа. Өртөөнд очих. Өртөөлөд явчихна тий. Ахин давтагддаг. Би яг унтахыг араад төөхүү юм болол гэж бодож байна л да. За таны эцээр миний эцээр бол одоо хувилбар унтах гэдгийг сонгоё даа. Магадгүй л юм тий. Нөгөө сохор харын гэж амчин бид чинь унтж байхдаа нүдэ анчиж байгаа учраас тий. Тий. Тэгээд нүдэ надад харахгүй болчих шүү дээ тий. За зүгээр л та харцгаая. За эвгүй л асуулт. Зүг байна баяр үргээ. За ингээд явсан нэг том зүйлээ ард гарлаа. Одоо нөгөө асуултанд бүдэрсэн ш та 500 сая төгрөгтэй нэвтрүүлэг өргөх боломжтой болсон гэсэн үг.
Та e-спорт сонирхдаг. E-спорт үзээд яг жил болж би нэг анх сонирхдаггүй байсан л да. Тэгээд манад нэг амар благ байгаа шүү дээ, Монгол гэдэг. Бахархал бидний. Тийм бүсний бахархал. Тэр багийг үзээд тэгээд ер нь бол e-спорт сонирхолтой болсон. За 6 дугаар асуулт харахаас өмнө би танд ивент шиг танилцуулъя. Sky Media компани. Sky Media компани high speed гэдэг үйлчлэг байгаа. Хэрвээ high speed үйлчлэгээний шинэ хэрэглэгч болох юм бол юм одоо соёл гэдэг тийм нэг урамшуулт хамрагдах юм. Тэр нь хүр дэргүүлэх боломжтой. Тэгээ хүр дэргүүлээд аль нэгэн дээр буухаар их гой тийм бэлэг авах юм. Тэгэхээр мэдээж та IT инженер хүн өндөр хурд ямар хэрэгтэйг бол мэднэ. Тэгээ тэр бол одоо ялангуяа энэ интернетийн ертөнцид бид нар хоёр ертөнцид зэрэг амьдарч байна шүү дээ. Энэ ертөнцид интернет хурд маш хурцтай. Тийм учраас та Sky Media-гийн хэрэглэгч болж тэр high speed-ийн өндөр хурдыг мэдрээрэй. Би өөрөө Sky Media-ийг хэрэглэж байгаа. Оо за гайхалтай. 6 дугаар асуулт 600 сая төгрөгийн асуулт. Зурдаар асуулт. Дэлхийн 1-р дайны дараа үгүй болсон улс аль нь вэ? А нь Чехословак, Б нь Ромын эзэнт гүрэн, В нь Югослав, Г нь Оттоманы эзэнт улс. За энэ дээр би Оттоманы эзэнт улс Югослав Ромын эзэнт гүрэн бол биш байх гэж бодож байна. За би энэ дээр юу яа дөө 50% боломж авчтай жоохон хэрэлцээд. За Тэлмэн хамгийн сүүлийн боломж ашиглаж байна. Компьютер бидэнд хоёр буруу хариултыг хасаад хоёр хариултыг харуулна. Ромын эзэнт гүрэн, Оттоманы эзэнт улс. Би энэ дээр Оттоманы эзэнт улс л гэж бодоод байна л да. Ромын эзэнт гүрэн бол арай өмнө хаа гэж боддог. За таны эцэг хариулт. Нийцээр л доо. Та мөнгө аваад боссон 500 мянга, буруу арьсан 500 мянга. Тэгэхээр нэг яндаа үзээ. За миний эцсийн хариулт Г хөлбөр буюу Оттоманы эзэнт улс дээр л тогтъё доо. Зөв хариултаа хэсэг хугацааны дараа хүлээн авч үзээрэй. Монголын саяхан нэвтрүүлгийн янзлэгч, сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк. Монголын саяхан нэвтрүүлгийн ивент тэтгэгч, хөгжил дэвшлийг хамт та бүтээй. Оюу толгой. Монголын саяхан нэвтрүүлэг үргэлжлэж байна. IT инженер Тэлмэн 6 дугаар асуултанд тулж ирээд байна. 6 дугаар асуулт. Дэлхийн 1-р дайны дараа үгүй болсон улс аль нь вэ гэдэг. Энэ асуултанд Тэлмэн Оттоманы эзэнт улс гэж хариулсан. Зөв хариултаа харцгаая. Яг нэг бодсноос өөр сэдвүүд орж ирдэг. За зөв байна, баярлалаа. За Чехословак бол Чехословак гэдэг одоо бол хоёр тусдаа бас тэрийг одоо коммунизм үед нийлүүлсэн. Югослав ч гэсэн одоо 5-6-аас болоод тий задарсан байгаа. Үгүй ер нь угаасаа нөгөө хүчээр нийлүүлсэн тий. Тэр бол бүр дэлхийн одоо 1-р дайнаас дараа. Харин Оттоманы эзэнт улс бол задраад одоогийн Турк улс шүү дээ. Хэрвээ та дотооддоо ч юм уу гадааддаа гэр бүлээр аялахаар бол би танд нэг зүйл санал болгох. Энэ бол маань нэвтрүүлгийн эзэнч Голомт банк. Голомт банкны Universe гэдэг юм карт байна. Тэгэхээр одоо бол бид бэлэн мөнгө ер нь авч явхад ч төвөгтэй гадаад улсад тэгэхээр уцаараа ч юм уу картаар бид тоосоо төлбөр тооцоо юм шүү дээ. Тэгэхээр Голомтын Universe картыг та сонгоорой гэж уриалж байна. 7 дугаар асуулт 800 сая төгрөгийн асуулт.
төрийн ордны өмнөх Чингис хааны хөшөөний урд байгаа морьтой хоёр хөшөө хин бэ? Аад нь Борч Мухлай, Бэд нь Борч Зилэм, Вэд нь Зилэм Сүбэдэ, Гэд нь Зэв Мухлай. Эн чинь нөгөө нэг морьтой хөшөөн штэ тий. Тийм хоёр морьтой. Яг сууж яадаг нь бол нэг нь өгөөдөө хаан, өөд нь Гүйг хаан байгаа. Гүйг хаан байдаг тий. Тэрийг бол яг санаж ин би тэгээд сайн нөгөө нэг морьтой гэхэр нь өгөөдөө гарч ирэх юм бол гэсэн чинь нэрээ жоохон андуурч таарс гэдэг. Гайхалтай хоёр баатрын хөшөө байгаа. Тийм, Тэр хоёр юм бэ? Танд бол одоо боломж байхгүй. Аха. Би бол энэ дээр бол өмнө сонсч ирсэн. Тэгээд яа харахгүй надад бол Зилэм Сүбэдэ санагдчихэв. Та зөв хариулт бол 800 сая төгрөг, хожин буруу хариулт бол 500 сая төгрөг, мөнгө аваад хэр боовол 600 сая төгрөг. За таны хариулт? Зэвэн Мухлай, Зилэм Сүбэдэ. Би бол хариулна. Миний эцсийн хариулт бол Вэ хариулт руу юу Зилэм Сүбэдэ гэж бодож байна. Хоёр морьтой хөшөөний та яг морьныхын тэр зогсолтыг нь анзаарч байна. Одоо нэг морь нь болохоор 4 хөл дээр байгаа. Нэг морь нь яг 3 хөл дээр нэг хөлөө жоох өргөцсөн байдیں۔ Тийм. Нэг Яг тэрнгээр нь би хин ялгаж чаддیں۔ Зүгээр. тийм үү. Тийм морьных. За ямар ч сан энэ юуны дараа хоёул ярилцээ. Асуулт тийм хариулт таарай. Яна айгу хэцүү байдаг юм байна. Яг ингэ сонсч нэр. Бороо харилцсан санагдаад байгаа юм. За зөв хариулт нь Борч Мухлай байжээ. За ингээд та 500 сая төгрөг очлаа. Борч Мухлай гэвэл болохоор яг 4 морин дөрвөл дээр байгаа нь болохоор Борч нэг хөлөө өргөсөн нь болохоор Мухлай гэх тэгэл цээжчдэг их амархан. Зөв. За ямар ч тааш та гайхалтай дурсамж бүтээлээ. Охиндоо та том болоод те аав нь ийм гоё нэвтрүүлэлд орж илаа. Эрдэм мэдлэгт гоё дурлаарай гэж яг ингээд зөвлөхөд их гоё дурсамжтай нэвтрүүлэг боллоо. Таны сэтгэл ямар вэ? Миний сэтгэл маш өндөр байна оо. Тийм. Би нэвтрүүлэгт орохдоо ер нь бол эхнийхээ 3 асуултанд хариулж шаасаад гэж бодож байсан. Тийм. За 500 сая төгрөгийн эзэн болсон танд баяр хүргэе. За баярлалаа. За баяр. За баярлалаа. Болсор телевиз, Sony Pictures-ийн албан ёсны эрхтээр хүргэдэг Монголын сайтны нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар энэ үрээд өндөрлж байна. Ирэх 7 өнөختөө шинэ дугаартай, шинэ оролцогчтойгоор, шинэ асуулттайгаар уулзцаая. Түр баярлалаа.